За удахгүй хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа явагдаж байна. Бэлтгэл ажил хэрэг явагдаж байна. Бэлтгэл ажил сургуулийн зүгээс маш сайн хийгдэж байгаа. Төгсөгчдийн дүн хэрэг гарч байна. Ерөнхийдөө маш сайн байгаа. Гэхдээ ганц нэг хүүхэд бас учир дутагдaltaй байна. За аль ангийнхэн ямар шалтгаантай байгаа вэ? 9-р ангийн онон байна. Сургуулаа төгсөхгүй мал дээр гарна гэдэг. Энэ хүүхд бол нэг авьяастай хүүхдтэй эцэг ихтэй нь уулзаад одоо энэ ямар шалтгаантай байгаад энэ ангийн багш нь энэ талаар сайн судалж үзээд мэдж байгаа юм байгаа юу? Уг нэг сайн хүүхдтэй сүүлийн доног хичээлд ирсэнгүй. За энэ хүүхд бол өдөө хүртэл сурч чаад ингээд сургуулаа орхино гэхээр одоо харамсалтай байна тий. Ингээд сургуулаа орхино гэсэн чи юу гэсэн үг юм? Хүүхдэд нь ямар нэгэн шалтгаан байгаа юм болов уу? За энэ асуудлыг одоо сургалтын менежер анги удирдсан багш хариуцаад за ажиллаад энэ хүүхдийн одоо учир шалтгааныг нь олоод одоо хэлээрээ. За надад төгсөгчдийн дүнгийн талаар мэдээллийг өгдөө. За төгсөгчдийн сурлагын төвшин өмнөх жилийнхээс бол сайжирсан байна. Агсан байна. За сурагчид маань ерөнхийдөө бол одоо 7-8 дугаар төвшөнд суралцж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол одоо хамтын бидний ажиллагааны үр дүн шүү дээ. Чи одоо соёлгүй ямар заваа амтан бэ? Яасан бэ? Чи өмсөн зүснээ хараач шаал заваа юм. Хүү чам дээр яараа мөтий. Би угаасаа адуу чи хүн за. Чи тэгээд адуун дээр очооч энэ сургууль. Одоо угаасаа явах чинь. Унаха таны захирал дуудчихлээ. Нэр юм уу? За оржуулах захирлаа. За ороод ир. Та намайг дуудуулсан уу? За наашаас. За. За анхүү юу игээд байна да? Мороо ид юм уу гээд. Ямар мондөг юм бэ? Ямар морь уух гээд байна? Яасан багшаа? Би бас морь уудаг юм билүү гээл. Та юу? Нэрээ. Тэгээд ажиллаа яах юм? Болчдгийм билүү гэж бодоод л байна. Тэглээгээд сургууль яах юм? Чиний яасан санаа зовоод байна уу? Багш нь ойлгож байна. Хүнд тусдаа зүуд гэж байдаг. Гэхдээ сургуулаа орхиж болохгүй. Чи бол манай сургуулийн шилдэг хүүхдүүдийн нэг. Морин дуртай байх чинь сургуулаа орхих шалтгаан ч юм биш. Ано миний хүү. Тэгэхээр сайн бод. Захирлаа. Би бол сургуулаа аях гаагүй шүү дээ. Харин энэ жил хурдны мөрөнөх сүүлийн жил юм л да.
Батаа гэдэг нэг хүүхд явуулдаг байхгүй. Тэгсэн чинь нэг нэг За. юур орол нэг юу ундаа авъя понч авъя гэж. За. Тэгсэн чинь ой оноо чамайг туяад удаад биш. Энэ рачта. За ээж сайхан тусч гинүү та. Сайхан тусч байна. Хүүхдүүд минь хэд сурггүй ийм урд яваад ирдэг. Ээж нь ядахтаа орд ирнийхэн даавууг ч угаагаагүй ээж яадаг. Ээлж амралт аваад нэг мөс ирэгсэн амралт өгсөнгүй. Энэ хоёрыг хэд хоног ч гэсэн агаарт ээжиг гэж одоо төрүүлээд аваад ирлээ. Охин маргааш өглөө үүрээр буцсан нэг төтөр ажилтай. Ийм хурдан буцах байсан бол ядахтаа нэг ганц мал гаргуулж аваад явах уу? Яахаа шиг би яах хэрэггүй ээж. Тинөө хэд хоногоос хотод шатрын тэмцээнтэй. Мишель бол эндээ үлдэх юм. Мишелийг үлдэгээл явна. Эмээ өвөө айцсан. Өвөө надундаа явсан. Удахгүй юм. Миний хүү гарч дүүгээ аргад. Цаадах чи ээжигээ хэдэлгүй явчихтаа гэд ураачих чи. Энэ дандаа л тэгж ид. Өлсгөөрөө ороод ирэх хэлгүй дээ. Миний хүү орд цаагаа. Ээж нь явахдаа чамайг үнсээд ээж нь явлаа шүү гэд байхад чи өөрөө сэрэггүй үсттэй. За миний хүү орд цаагаа. Миний хүү цаав. Өрмөд борцгод цаандаач ямар тэгтэйгаштай хөөхтүч. Хүүхэд цагнаад хэдэр үгүй шүү. Үгүй тэгээд дүүн хуруугаар аргануулаа зах юм мэдэрдэн зүгээр л байгаа. Наача ээжийн гар утсаар байнга тоглосоор байгаад ийм болчихсон юм уу? Ер нь манай хотын хүүхдүүд байнга гар утсаар тоглосоор байгаа юм болчихдээ шүү дээ. Зарим нь бүр шараад энд очдөг гэсэн шүү дээ. Цөг юм. Ямар муу амт хүүхдүүд. Дүүгээ аргад. Нэр хоёлоо мөргөлтөл мөргөлтий л доо. Басаад ирээ. Хүй. Хүүши харч гинөө. Хүй.
За цаан чинь жуулчд ирээд эхэлчихсэн байна. Зуны зугаатай өдөрч эхлэх нь дээ. Хаана нэрлж байгаа? Зүүн шугуутын ихээр л байрлаж байна. Гуруулаа нийлж төлөвлөгөөгөө боловсруулах удаа. Тэгээ. Чи заадах дээр очиж. Нажи юм уу гочод яваад чи. За би явлаа. За сайн уу? Сайхан тусч гин үү? Сайхан тусч гин үү? Сайхан. Хөдөр гоё юм уу? Оо сайхан байна уу? Аха та энэ хүүхдийг танд юм уу? Үгүй яасан. Үгүй ээж таныг танихгүй нэ битгий ярьж гэж хэлээ. Танаа дүү юм уу? Тий манай дүү. Их хэд байх нэ? Яаж ийна чи? Миний дүү битүүл хүмүүс ч угаасаа өнийг алж иддээ штэ. Та намайг хизээ тоодог байсан. Агаан зам дээр хоныг гарах гэж байгаа гэж хэлээгүй лөө. Яасан? Хон гаргаж байгаа тайцсан юм уу? Миний дүү найтан газар битээсөө айгүй хаалт нүрсэн гэртээ байлаа. Үгүй би оцгүй. Та өөрөө тэр хоньныхаа махыг идэггүй. Миний дүү бид нар ч угаасаа л хоньны мах иддээ штэ. Жил болго өвөө манайд иж явуулаад аав мах чанд бид хоёр далны мах өгдөөсөн чи санахгүй нь уу? Санжи. Тэгээд одоо юу нь ялгаад байгаа? Тэр чинь миний таньдаг өнөөс. Гуруулаа явах уу? Хоол идэ. Өсчлөө. Чи явж. За миний дүү хоёлаа гэртээ. Сара. Сайн уу? Сайн. Ажил ихтэй ах чинь дуудсан уу? Гайгүй яасан. Хоёул зөв сумын надад мөцгөн. За яршгаа. Хүн амт юу гэж бодох юм? Тгийж би малаа хараад үлдэнэ. Он чамайг надад мөзг гэсэн бол чи явах байсан биз? Тэр чи юу гэсэн үг юм? Чи угаасаа он талтаа тэстэй. Оном морин дуртай надад таалагдгийн заа юу? Би энэ жил хонгор хязаалан гойж байгаа. Төрүүлэхгүй мөхгүй ядаж айргийн тавд орох л хэлгүүдээ. Гоё юм аа. Танаа ононгоор л оноод юм уу? Тэгээ тэр чи надад ямар амттай? Төрүүлсэн морины уяа чин сонгох уу? Унаа чин сонгох уу? Чи яачаад байгаа юм бэ? Би чамтай дэмий юм ярих цаг алга. Би явлаа. За яах. Би чамд хин гэдгийг харуулнаа. Чээцэн. Ага гол дээр юу сур хэлгээ явцсан. Чи юу хийж байгаа юм? Би тоглож байна. Захтаа энэ ч зогсож байгаа нэг шүлгээ уншаад гэж. Хар ус самардгүй хаада галдал зогсдгүй хай чангалгаа тавьдгүй айлган Монгол хаан сав хоосон буцаадгүй санстаа биелэн тооцдгүй сар өдрий товолдгүй
Саруул Монгол ухаан. За өстой мундаг. Агаан дөгөө шагнана. Наш. Агаан үнсэ. Чи жаач тийм ээ. Чамаг жаач тийм зөндөө удаа шүү. Танаа хэрчээч. Юу гэж авъяасан гэтлээ. Нөгөө шүлгийн ушул байв. Харин. За наадамж төгөж байна шүү. Хилээд өгөхгүй. Энэ жил унчих юм болж дараа жил часагдлаа да. Эддээ мэдэхгүй дээ. Тэр үе одоо чамд морин унуулахгүй л ах. Яагаад? Зэн ирсэн юм чинь. Зээгэр унуулна гэхэлгүй. Тэр хүүхэд морин унах нь битил моринд ойртдаг ч юм бил. Мохон амартаа өрхөөр бас гэдэг үг байдаг хаа. Унуулнаа. Үгүй өөрөө унуулна гэж хэлсэн юм чи. Монголын тосон морин таартай л байж дараа. Өвөө бүр надаа морь гоёхыг хүртэл зааж өгнө гэсэн юм чи. Их сансан газар 9 шин хэр онноо гэдэг үг байд юм бэлээ. Миндээ туяа тоглох гэж морь ууж байгаа сурагтай байна лээ. Өчтөр аав нэрээд нэг хязаалаа ууж байгаа гэж хэлсэн шүү. За тэр их хоёрын морь ууя гэж бол өвтнэ. За тэр ч яг. Оноо минь айр дурлалаас олж морь уурхан битэл. Хоёроос хоорондоо дайжсэн төгч өгдөн штэ. За юу хайр дурлал. Наадмаар төрүүлгээ л бодож байна. За бүгд цуглачуу. За их хуралдаа гэсний бидэг дээ. За бити сүрчгэнэ. Чи дандаа ингэж аа. Нэрээ. Тэлмигэх гоё өгүүлэг уншдаг гэж ярьжсэн. Бид нар уншиж үзүүлээч. Оо би юу. Тийм. За. Орж ирсэн хүүхдүүдийн алган дээр хид хідэн чихэр тавьж байтал тэдний дунд нэг юр бусын хүн зогсож байна. Хаав хар царайтай. Үсэн ширэлдээ дашны эсгий шиг болчихсон. Гарна гэж хумстай илүүрэл гэсэн үг. Шагаага хөрсөн өргөн өмд нь урагтаа шилбэн цохойчихсан. Хэр даг болчихсон ямбуу цамцны цаанаас үл мэдэхин хоёр хөх томбойх нь эмэгтэй хүн бололтой. Тоссон алган дээр нь хідэн ширхэг чихэр тавьтал ухаангүй баярлаад инээмэр аядахт нь зөр жургасан хідэн шаршууд нь ярзайж харагдлаа. Түүнийг гараад явхад хүүхдүүд дундаагийн хашгиралдан одлоо. Ах маань над руу инээмсэглэн харснаа. Цасангаа гэдгийм а. Манай нутгийн мэдрэл муутай хүүхэн дээ гэж танилцууллаа. Би өнөөдрөөс эхлээд цасангаа гэдэг шин танилтай боллоо. Тэр маань хүнд хор муу хүргэнэ л гэж байхгүй. Хаа явсан газартаа л хүүхдүүд шуугуулчихсан явж харагдана. Цасангаагийн сумын баруун талд нилээн зайдуу хідэн хүн шавоолгоод эсгийгээр хуччихсан. Дотор нь ороод үзвэл битүү юм дэвсэж хэсэгхэн газар хонхоолгоод ор болгочихсон. Тулгын 3 чулуу тавьж дээр нь хөө тордог болсон тогоо тавиастай. Түүнийгээ нэрж усыг нь ууж тосыг нь долоож амьдардаг юм. Гэхдээ хүмүүс цасангааг гартаа нөлөөтөө гэж ярьдаг. Өвдөж завж шаналсан хэн нэгнийг хэд илээд л зүгээр болгочихно. Харин түүнийх нь хариуд атга чихэр аяг цайл өгнө. Цасангаа баярлаад л явна. Голын цаахан талд байрладаг ойдын зундуугийнх гэж нэгэн айл бий. Нэгэн өдөр зундуугаан охин амарчих гээд хоёр яс салж чаддгүй. Ам тавихын даваан дээр зундууга хөтөлгөө мортоор цасангааг авсан юм. Цасангаа дөнгөж мориноос буумагцаал би давхар эмэгтэй гидсэн дээгүүр 8 тоо хэлбэртэй зурх төдийд л хүүхдийн дуу час хийж Монголд шинэ хүн мэндэлснийг зарласан юм. Цай хоол идүүлээд цасангааг үдэх болоход зундуугаан хүүхдүүд аль хизээний малаа хотлуулсан байлаа. Миндээга хандаж зундууга эхнэр энэ цасангааг яадг юм блэ гадаа харанхуй болцсон байдаг. Дээр нь цасан шуурга тавих гээд байдаг. Хоноод яв гэдг юм билүү гэхэд миндээга хаа яршгэл байна штэ. Наа чин хонсон айлдаа нойтгончдаг гинлээ гэж дургуутслаа. Хөөхий цасангоо илэгдэж хуучирсан
малгайгаа бүчлээд жундуугай мэндэгой хоёр минь баярлалаа гэж дултраа дуулан хэлээд голын цаана гэлбэх бүдэгхэн гэрлээр баримжаа аван явсан юм. Эзэнгүй орчлонгийн мандал тороохон үгүй. Хөөхий нэгэн эмэгтэйг бодох ч үгүй. Эхнэр нөхөр хоёр дулаахан хүнжилтөө нойрсож хонсон биз. Хүүхдүүд цасангаагийн гэрээг зүнж болжмор шиг эргэлцээр л цасангаа хизээж эргэж ирээгүй юм. Харин тэр хавьд уйлалддаг байсан чонын дуу нэг хэсэгтэй л намцсан юм гинлээ. Эртээ уртын цагт Бурхан хүн амьтанд хоод үнс хуваардаж байж гинэ. Гэтэл нохоо өөрийн хүнсийг заалгахаар Бурханд очжээ. Бурхан за чи эзэндээ үнэнч амьт юм байна. Эзнийхээ хоод хүнснээс хувааж идэж байгаарай гэсэн гинэ. Нохоо буцахтаа ихэд ядарч дов сундууд нь тээгдэж унсаар яваад Бурханы хэлсэн үгийг мартаж гинэ. Эзэн за Бурхан юу гэв гэхэд нохоо эзнийхээ хоодны шахрыг идэж байгаарай гэд андуурч хэлжээ. Ингээд нохоо эзнийхээ хоодны шахрыг иддэг болсон гинэ. Тэр цагаас хойш нохоо уурандаа бут сундуул руу сардаг болсон гинэ. Эмээ, сундуул гэж юу вэ? Овгор тоггор газрыг хэлдэг юм аа хүмүн. Басгүй очсон уу? Очилгүй яах вэ? Нохооны дараа хонь очжээ. Бурхан баг за чи өөсний сургыг идэж усны тунгагийг ууж яваа. Гэхдээ чи эзнийхээ хоод хүнсэн хоод бодохоор заяагцсан амьт юм байна шүү гэжээ. Тэр үед хонь 4 нүдтэй байсан юмсанжээ. Хонь уйлсаар гарчээ. Хонь уйлсаар огаад 2 нүд нь сохорч гинэ. Тэгээд арга буюу за хурц хутгаар түргэн гэж хэлсэн юм гэдгээ. Сайн уу? Сайн уу? Сайн. За та хоёр юу хийж ин да? Хамны асамж гинөө. За баасахтай яах вэ? Яса. Хоёлаа хамт хонинд явах уу? Тэгэл та. За яв. Ага, та мөрөн чаддгүй үстэй. Зүгээр сурчих нь. Явъя. Цаа тэнүүн чи морь хараа унаж чадахгүй дээ. Хүний хүүхэд мориноос унаж гэмтэж бэртээчгүй. Өдөө болсон том хүүхэд одоо гайгуул эдний жагаа ажил сургана. За тэгж байж хүүхэд мориноос унгаачих нь юу гэхгүй. Юу гэсэн үг вэ? Морь хон отгатар шигтсэн хөө өчрээр тасархна. Чи тэр эдмээ онон зааж өгнө гэж айд аймаг буусан юм биш үү? Ононгүй зааж өгнө. Гэтэ над бодсон юм байна. Заах юм заалгууд яах вэ? Гэхдээ хүний хүүхэд бэртээж гэмтээчгүй. Яхаараа хүний хүүхэд байдаг. Хүний хүүхэд хүний хүүхэд. Эцэг эгийнх нь эрүүл сар бол бүрэн бүтэн байх нь бидний үүрэг. Наадам дөхөө сэтгэл санаа сайхан байх шүү те. Харин тийм ээ. Уул нь би наадам суу юм гэж бодчихсон. Даанч малаараа үлдгэр болсон. Би ч бас малаа харж үлдгэр болсон. Хүүш гиснээс мэндээ манахаас салгаа байлаа. Өчигдөр намайг наадам тамж явъя гэсэн. Мэндээ угаасаа чамд талтай штэ. За яршгаа. Юу мэндээ? Харин чам тохирох юм шүү.
Чи онон гэд ононгийн юунд нь олоод иддэг байна. Надад лав мэндийн гайгүй ш. Нэрээ мэндийн ууж байгаа үрийг хөгшчүүд хурдлын иж ирж илээ ш. Тэгээд надад ямар хамаатай. Тэмэглэн бол чи өөрөө хамт наадам руу явахгүй юу? Заас ядаргаа. Шилээ. Эмээ чамайг хоол идэхгүй ингээ санаан зовд л. Уг нь чи цаа ондоо уугаад ивэл өвөө чамд хордны морь унуулна да. Нэр юу? Нэрээ. Гэтэ чи хоол ундаа идэхгүй болохоор өвөөгийн санаан зовоод морио уухгүй гоо. Хотлаа хэлгүүд. Өвгөө санаа зовсон байдал харагдахгүй болсон шүү дээ. Настай хүмүүс санаа зовсноо хэлдэггүй штэ. Тэрнийг ил гаргадаг. За цаагаа. Ах нь нэрээ маргааш хот яваад тэмцээнд орчоо наадмын дараах ирнэ за. Чи энэ төр болтол эмээ өвөдөө сайн туслаад байж байгаарай. Та тэмцээнд ажилдаа оролцоорой заяа. Тэгээс надад гоё юм уучраарай. За. Тэгнэ хоёул гэртээ орцоогоо. За. Ана. Чи нөгөөний аашиг хам яриад өгч. Ингээл нэг эхнэр нөхрөө хоёр цуслангаа шалгах гал явж идэв юм л да. Тэгээд нөхөр нь машинаа өрж явж байгаад явдал дондоо ядраад эхнэр нь машинаа орох болтой юм байна. Тэгсэн чи эхнэр нь нөхрийгөө суугаагүй мэдхгүй. Ёй. Балаа хүрээ. Хоёр хойлосон юм. Чи дуудсан юм уу? Яг вэжлэг. Надад ч ах нь явц хэцүү. Тэглээ чи энэ голд надаас өөр таньдаг хүн байхгүй тий. Тэгээ манай энэ жил хордны морь унцорно гэж байгаа. Тэгээ би зааж нэг амлцсан тий. Тий. Та хоёр скаут гэж мэдхүү? Мэдхгүй. Скаут гэдэг чинь биш үү те? Юу ч тохиолдсон бэлэн гэсэн хүмүүс ч тэнд байдаг байхгүй. Би ч морин сурмаар л. Ана. Миний найз олон жил хурдан морин унсан юм чи. Битгойд морин унтахыг зааж өгнө сте. Хоёртол дуртай зааж өгнө. За тэгвэл хоёлаа ононгоор морин унтахыг заалгаж жагаад наадмаас өмнө морин сурах шүү заяа. Яг скаут гэх шиг осхоод байж хаад. Хөө. Бодоодсэн чи өвөө нэрээ надад морин унахгүй шүү дээ. Дараа жил унуулна гэд яриалаа. Чи энэ жил хоньны морь саунаас орчих юм бол өөчин жамд хордны морь унуулж магадгүй шүү дээ. Өвөгийн морь ч өгшин шүү дээ. Тэртээ тэргүү дараа жил уйхгүйгээ ярьж ирсэн. Би сонссон. Өөр шин залуу морь ууж магадгүй дээ. Ер нь шүү дээ те. Хурдан морь ундах хүүхэд чинь эрүүлж хэрэг бийтэй. Юу ч болсон скаутын шиг бэлэн байх хэрэгтэй байхгүй юу? Яаж скаут чиг бэлэн байдал тах юм? Үгүй яах вэ? Сайн хоолоо идэж, сайн унтж явах хэрэгтэй. Хэрвээ шөнө унтахгүй өдөр нь нойр мөлөөд гяаггүй морин навжсэн чи гиснөөсөд уншаа. Тэгвэл юу хурдан морин ундах хүүхэд бол? Нэр юу? Нэр. Сайн унтах хэрэгтэй байхгүй юу? Нэрээ ихээр. Нэр юу? Ааха. Үнэ. За заахан дөө. Гадаа орой болчих. Эртгээ харж ямар за. За. Юу нэг юм дөө. Яа. Сайхан мраа. Баагатай штэ. Болгон штэ орой. За сайхан мраа. За сайхан мраа. За сайхан мраа. Баяртай. За ярьжсэн юм өргөжлүүлдэ. Тэр хашаа төвөмгийн 100 урдхан баруун тийш харсан нэг доголт хийсэн. Анд шигүй тэр доголын урдах хүнцгтээ бас баруун тийш харсан эхний мөхлөг байдаг. Хой! Юу доо? Цаач чон. Юу болсон гэж санана.
Тэр модны цаагуур нэг чон гөрөөсийг хөөгөөд тэгээд чив төрийн дууг сонсчоод гөрөөс хаяад тэр модны цаашаа ингээ өгсөө явчлаа штэ. Нэрээ та бид хоёр гөрөөс нэмгээ аварсан мó? Харин тийм ээ. Хөлөөгөөс ч өвд хэлэхгүй. За тэгээ яа. Хүүхдүүд нь ямар эртрэвэ нар дээр байгаа юм шүү. Өө, сая яасан гэж бодноо. Төрөө чон гөрөөсийг яг барих цаахад онон бит хоёр очиад хөөцөн. Тэгсэн чинь чон цаашаа гавцсан. Хөө юу ярьж байгаа мордороо хүүхдүүд нь хоноо наашрал. Я война варма. Хэ ой нэрийг яах. Дэ война варма. Ядгараа очиад болч. За. Чи ганцаараа байгаа мó? Тийм ээ. Ээж төв явсан. Чи өөрийн цаатхантайгаа уулзч яана уу? Уулзсан. Янзгүй байлээ. Тийм үү. Дими юм шүү. Чиний талаар нэг сайн ярихгүй л шүү. Чи найз нэмжнийг ятгаад өгсдөх үү? Учир нь туяа биш. Цаад ононд л учир бий. Чи нэг арга бодвол яасан? Нэрээ тийм юм байна. Юу ч энэ цэцэгний хөслөн байна. Хитэн чин цэцэг түгээл. Цэцэгний атамд идэм үгээл. Харин найз нь чаас нэг юм гоохгүй л. За л та юу юм? Наадмаар танад олон хүмүүс ирэх үү? Тийх хаа. Яс. Чи мэнс нэг хонь авахгүй. Яасан гэж яга хонь дээрээ дуунаа? Яахт ирэх хүмүүсэнд уусан наадмаар танад олон хүмүүс ирнэ гэст. Чи тойруулаад шууд хэлдэг шин. Энэ дооч ялганд нэг 2 морь уяатайгаа. Чи тэр хоёрыг баагуутай амлаг гаргад өчтдөх үү? Хиний морь? Тэр ч юм тамаагүй. Олон юм мэдэж хэрэггүй. Чи чадна сте. Морь тавих зэрэг чадахгүй хаа. За тэгвэл би чамд найдлаа штэ. Хоёулаа уулзаагүй шүү зэ. За. Хүүхч юм хөөх юм бич. Харин тийм ээ, энэгүй шин цэцэг олон байна. Харин. Мэндээ юу хийж байгаа? Ямар мэндээ? Хүчээсээ мэндээтэй уулзал байсан биз дээ. Бис уулзаагүй шин. Чихээ юм арсан юм шиг. Харин идтэй гоолээ. Мэдхгүй махунд орсон юм чи үнтэй л байгаа илгүй. Яасан мэндээ чамд хань өгнө гэсэн юм уу? Тий. Мэндээч хүнд зүгээр юм өгөх юм биш дээ. Юу болсон юм? 2 морь жалганаас гаргаа 50 уулчвал би нэг хонтой уулчих юм байна да. За зэцгэт. Хөөе манаха. Хөөе. Яава. Ороод ирээ. Наашаа хийх юм байна. Юу болсон? Оно маргааш наадамд авч явахмаараа хаана аргамж нэг чинь. Тэр доод жалган дээр аргамжтай штэ. Угаасаа жил болгон дандаа тэр доод жалган дээр аргамжтай штэ. Чи юун тагнуул юм асуугаад байгаа. Яа харин өстой санамсаргүй байж байгаа тагнуул хичлээ. Бас юу тагнуул вэ?
Сумын дөгөөс өвөөгийн даа амархаар ирсэн Тамирагийн нэг өндөр шарх байдаг да. За. Миндээ тэрхүүд хонь өгнө гэж хэлсэн. Тэгээ яадیں۔ Хонь өгөөлөж биднэрт юу ямар амаатай юм. Яа, ямар юмны учир ойлгохдоггүй юм бэ? Миндээ хүнд зүгээр хонь өгөх юм уу? Тэглэж тэр Тамира жалган даргамжаатай хоёр мөрийг тавих талаар яриад байсан. Миндээ хүний гараар могоо бариулах байгаа юм байна л та. Би Миндэг арайч тийм муухан хүн гэж бодсонгүй. За тэгвэл бүгдээ энд биндийг шимжлээ яа. Явж хэлэх үү? Хөөе, намайг хийсэн гэж хэлж болохгүй шүү. Би санамсаргүй байдлаар сонсчихсан. Онд хэлээд хэрэггүй хаа. Маргааш наадамд явна. Бүгдээрээ л учрыг нь олъё. Угаасаа цаадах чи ирж байна. Чиний баг. За юу хийх санаацад? Хамт тоглоцоох уу? Чиний юу игээд яваад байгааг бид нар мэдсэн шүү. Та нар одоо юу яриад байгаа юм бэ? Чи юундаа мэдэн бодлоод байгаа юм? Бид нар бүгдийг мэдсэн шүү дээ. Та нар тэндийг жилж байна. Чи юу өөдгүй? Чи надад хотлон амлаж туяаг хүртэл ятгуулж исэн биз дээ. Чамааг ийм болохоор туяа таадаггүй юм байлээ шүү. Та нар ч өмлөлгөнд би их заяа. Хүүхдүүд нь дахиж ингэж босчомгүй юм хийж болохгүй шүү. Эмээ чинь та нарт үлгэр ярьж өгч байсан да. Амтэн бүхэн байгалаа заяасан хаалтаа гэж. Хөвөө нэрээ бодоодсэн чинь чан бурхан дээр хоол авахар очсон юм уу? Чон бурхнаас заяасан ч байгалаа заяасан ч өөрийн гэсэн хаалтаа. Бурхнаас заяасан хоолыг л та хоёр тасцуулсаас бидний өчийг авч байгаа нь шүү дээ. Чон бурхан дээр очиод юу гэж хэлсэн бол? Чоног очихдоо бурхан чи 1000-аас нэгийг идэж явахаар чон буруудуулаад 1000-аас нэгийг үлдээ гэж дуулж идэхээсээ сүүлэх нь их болсон юм лээ мэнэ хөө. Хөвөө нэрээ бодоодсэн чинь чон залтай юм тийм үү? Тэгжил хөгчүүд хуучилж байсан да мэнэ хөө. Яахан буугаар. За. За сайхан зусч байна. За сайхан. За. За. За сайхан. Тусан сайхан. Сайн байна уу? Сайхан зусч байна уу? Сайхан зусч байна. За. За. За туслан сайхан. Сайхан. Мал тарган. Тарган. Танаа ийшээ хангаа хэрвэн. Хангаач одоо байна уу байна. Ороо үдэш амтан хүмүүс ярих юм да энэ хотон монтроо бас ирлээд гэх юм. Бич нэг их юм эцсэнгүй та байна бай. Нэр ах дүүн охинтойгоо ирсэн. Охиноо танад үлдээч дөрвөлөх үү? Болдгоо яах вэ? Энэ онтой тоглоод ингээл манай энэ голын хүүхдүүд бүгд энэ гол дээр байна тэгээд энэ онтой тоглоод байж чинь. За нэг цай цууж аваад нэг ганц цаг нэг нүд данж аваад нэг нүдний ор гаргаад хөдлөх үү? Тий да. Тэгээд нэг ойр зурхныг эргэчээд ирээ. За тэгээд орой бүгдээрээ сайхан тухтаа хөөс хууч өрцгöö да. За. За. За юу вэ? 50 дөө чамаар. 50. Танаа ч одоо юу өгөх юм гэж хэлсэн юм бэ? Харин тийм ээ. Аавын найзууд л юмс. Жил болгон ингэж ирж идэж байгаа л явтыг. Тэгээд аав одоо харахыг хийж их ингэнэ. Тэгээ битэрийг очиод тань авдэр гэсэн. Нэрээ манад ирсэн сахалдаах өстой амар иддэг шүү дээ. Аль тэр өв? Тий. Нөдөн жил охин надаас намхан байсан. Энэ жил харин өндөр болчихсон.
Бас дээр нь хөөрхөн болцсон юм л. За нэг эмний гарцсан. Сайн уу? Сайн уу. Та гурвын тоглоомоор тоглож чадах уу? За баяртай. Хин гэдэг. Анаа гэдэг. Анаагийн аав нь жил болго ирж гөрөөснээ цусуудаг байхгүй юу. Тэгээд уул нь энэ жил арай орой ирж байна. Өдөн жил энэ ирснээсээ арай эрт ирсэн байхгүй. Хөөе. Гөрөөсний цусыг хамдарнууд. За юу гэж штэ. Алж ээжлөө штэ. Гөрөөс энэ жил жоохон туранхай байгаа болохоор цусыг аваад бусдыг хайдаг гэсэн. За. Одоо л харийнхан төлөвлөгөөг хэрэгжүүлье. Зүгээрээ. Наа чи манай тал. За. Гурлаа энэ цус ажиллагааг таслан зогсоох ёстой шүү. Йоо. Чи канон дээр гардаг шиг ярьж штэ. Оо баларсан юм бэ? Оо бос ой. Ой. Босооч. Бос ой. Хурал. Үгүй босооч. Өглөө олцсон байна хурал. Сайн тавиад цаашаа. Явах тавиад дээш өгчий да. Одоо эндээс ийшээ хөтөлөө явгаа. Тэхүү. Шинэ энэ болох. Хоцоо. О бич нэрээ. Танаас хотоо завч. Энийг барь. Энийг яаж ч оройтч магадгүй. Хэгээ. Хой чи юу вэ? Юу вэ? Оо нохоо. Чи хэний үг вэ? Манай хотоос ирдэг нэг тарагны тавил байна. Хооч ийш. Чи юу хийж энд орсон чи? Үгүй хаа. Таны ангийн чинь насыг жагаа тэгээд унтчих. Ангийн нос гिचчээ бас. Буугаар оролцсон чи. Үгүй билжил өгсөн. Хийчээсээ баалдаг хүүхд юм байна. Одоо нэг яах вэ? Машин хараад байж мэдөө. Бид энэ ийш ан харчаад түрээд ирээ. Чи харин сайхан толгой байна. Өстө баллах шахдаг хүүхд юм аа. Харин тий. Чи машинд ороод сууж. Чи моогоор. Юмар оролдооч. Чи харин сайхан толгой юу вэ?
Чи юу яах санаатай хөвгт чи? Буугаад ирч. Чи яах санаатай хөвгт вэ хөөе? За яах гэсэн бэ? Хүүхэд гиндээ л байж. Өөд адил хөгжим тавьсан. Юу гинэ? Өөд адил. Өөдөд хөгжим тавьсан. Станаг. За. Одоо чи бит хоёрын ч ан хийдэг ч өнгөрөө болтой. За явъя. Чархаа хийж идэв. Чамаг эцэгч байсан бол хөөр нэг тусгаж явуулаад өгөхгүй юу? Суу ишээ. Чи битүүрийг яагаад дуудаг? Харин тийм. Та хоёр ч тэгээ найруулга босооч ээ гэдэг гэж. Дуудсан бол сэрхэл байсан шүү дээ. Би яасан гэж бодно. Хөөе, чимээгүү. Тэр ануурч. Сайн уу? Сайн уу? Мань хараа гэд. Уучлаарай. Манай ууг нь тийм ч муу хүмшилтэй. Тэгээд аав чи юу гэн? Юугүй. Яг нэг гөрөөс буудах гэсэн чинь гинт хөгжим дуурайад нөгөө гөрөөс ч год хараагаад өөртөө ч өнгөлцгий агарч цацгээд инээлсэлээ. Инээлтгээ. Тийм. Тэгж ярил хөглөөд байсан шүү дээ. Манай авч муу юмтэй найзлахгүй л дээ. Яг үнэндээ Анугийн аав нь гөрөөс бууддаг л болохоос маш сайн хүн шүү. Жил болгын чи эрэхтэй надад чихэр өгдөг гэж боддоо. Чихрээ. Гэтэ таагаар бидрийг автал аавын нүдэнд харагдаад юм яа хаа. Би энэ майхантаа нугтаал гэж. За яамаа та. Тэгвэл танаа авч байна. Миний бодож исэн шиг тийм муу хүмш юм байна өө. За. Таагаар сайхан болоорой. Би явлаа. За. Баяртай. Баяртай. Чи цус төлөвлөгөө гэж балаарч ийм юм төрүүлээ. Харин тийм. Би тэр сахалтай байгаа урд яас гэж байна. За тэр яах вэ? Тэгтээ наанаа амар хөөрхөнтэй. Манай хэрэг. Яагаад байгаа? Хөөрхөн л өстэй. Мэдк. Чиний нүдээр л хөөрх юм. За минь ах ёо. За баяр та. Сайн сууж байгаарай. Сайн яваа. Ирчил уулзъя. Сайн сууж байгаарай. Баач баярлаа. Тэгнэ. За. Энэ жил одоо яах вэ? Ингэс хийгээд өнгөрлөө. Хөөе. Суугаарай. Тэр дүүх нааш. Дүүгийн алдар юм блэ? Мишель. Чи ахыгаа ямар мэрэгчлээ өнгөдөг юм бэ? Ах нь сэтгэл зүйч. Чи ч тэр албаар тагсан тийм үү? Худлаа чи наашаа хар. Ах нь хүний хэлэх гэж байгаа ярих гэж байгаа бүгдийг мэддэг шүү дээ. Энэ болгоны чинь хараад мэддэг хүнийг сэтгэл зүйч гэдэг байхгүй юу? Тэгтээ сайн байна миний дөө. Сайн болоо. За. Баяртай. Баяртай. За зүгээр дээ миний найз.
Дараа жилийн хаанууд чинь аавыгаа дагаад буцаал хүрээд ирнэ шүү дээ. Тий. Баярчил өвөн хөөгөө ирэхээр энийг шүллэн болохоор нуралдуулна. Чи он зуралт нь мэдээ өнөхөө. За мужуулч. Тойлбын жимсийг дуусгаж байна чи. За ахын тоглосон. За ахын маргааш аавтайгаа сумын наадам явлаа шүү. Жахыгаа байхгүй оронд муу ээж юм сайн харддаг юм штэ. Ахыгаа дүүтэй болгож байгаа гэдгийг мэдж байгаа штэ чи. Мэдж байгаа. Би бол тантай хамтсаг явмаар л даанч өвөө мөр явахгүй. За зүгээр. Ах нь эрэхтэй дүүдээ хуушаар авчир зүгнэ за. За ах нь явлаа. Манай энэ хав баагуутай штэ. Эртгээ хараар ах юм дөө. За. Эртгээ хараар. За. За хүүхдэрийг наадам заваад иртэл чимэн гайгүй л байдаг байгаа да. Зүгээр ундаа санаа зовдгийн. Эми Мишель хоёр багт. Харин хүүгээ болгоомжтой авч явахаар мориноос унахчихгүй. Тэр алцахгүй дээ. Харин наадмаас ирээд чамаагаа сумын имлэг бараад болъё да. Нэрээ он нь чамааг туураас ирсэн өдөр төрсөн шít. Эцгээгээ эзгүүд хүүхэд төрдгөө юм гэлээ. Зовлтгүй та хоёр минь сайн яваад ир. Нэрээ ээж. Бид хоёр морио заавалчгүй айрагдуулчаад эрэхтэй таньда заавал хуушуур авчирнаа. Тэгээрээ минийх сэргэлээ шít. Нашир ээж нь өндөрлөө.
Наадамд сайхан болж байна шүү. Гой мэдгүй. Би жахуу өөрийнхөө үүргийг гүйцэтгэжлээ. Харин чи яа гэж бодож ин да? За, ямар ч байсан айргийн тавд л орчих واخа. За. Тэрийг арай минь дээр чинь. Өөх, энэ одоо яах ч юм бол. Энэ муу яа тийм. Хороо хэлэх гэж л ирж байгаа биз. За, сайхан наад чинь үү? Сайхан наад чинь үү? Сайхан. Энэ жил ямар насны мөрд үйж ин да. Хөгшин унаач зодог тайлах нь үү? Энэ жил унаад дараа жилдээ сонохгүй. Ари уйд юм уу санаа биш. Чи энэ жил миний уйсан хязаалан гоноо оролцож. Энд чи яагаад байгаа вэ? Яасан? Миний уйсан мөрийг унах дургүй байна уу? Энэ жил хэний мөрийг унж байгаа юм? Өвгийнхөө мөрийг. Өвгөө яаж хөгшин унаач хоёр энэ жил цуг зодог тайлах нь үү? Ой. Чи одоо яасан хаашаа бэлгүй мөрөө доо. Ушаатай унаач мунцсан биш. Чүү. Айна нүглөөд ин. Яв 5 хүн дот. Түүгээр.